Буддын шинж итгэдэг байсан. Одоо исламын шинийг сонгосон. Тийм ээ. Ямар нэгэн буддын шинж итгэдэг хэн нэгэн маш олон бурханд итгэдэг. Орой хоолныхоо дэжиг бурхандаа өргөх. Монголд телевизээр ойлгуулж ямар нэгэн мэдээгээр гарахдаа исламчуудыг террорист гэж нэрлэдэг байсан. За дээрээс нь хамгийн хатуу зүрхтэй, хатуу сэтгэлтэй, зэрлэг. Исламын шин гэдэг нь амар амгалан, амар тайван, толбгүй, чин сэтгэлээс андах, чин сэтгэлээс амьдрах гэсэн утгатай. Яг үүндээ бол исламын шинийг үнэхээр таньж мэдэж, исламын шин рүү өөрсдөө тийм үйлч далавчаа нээж энэ снийг сонгоосоо гэж хүсэж байна. Хэрвээ яг одоо Аллахын илч саллаллаху алейхи вассалам хаалгаар яг одоо орж ирвэл би бол итгэж чадахгүй байх байсан. Хамгийн ихэнд хэлэх үг бол уучлах байх байсан. Уучлаарай. Сайн байцгаана уу, бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ихтэй гэдэг. Монгол Улсын Өвөрхангай аймагт төрсөн. Их сургууль хайж явахдаа Киргизтурк Манас университет олсон. Тэнд сурж явах явцдаа нөхөртөө танилцсан. Одоо гэрэлсэн. Нөхөр маань Турк. Буддын шинж итгэдэг байсан. Одоо исламын шинийг сонгосон. Нэг мусульман охин. Тийм ээ. Ямар нэгэн буддын шинж итгэдэг хэн нэгэн маш олон бурханд итгэдэг. Дээрээс нь орой олгон зул хийж өргөвөл нүглийн аминчилж буян үйлцэн тооцдог. Өглөө олгон цайс уухад дэжиг тэнгэртээ өргөх, өглөө олгон бурхныхаа өмнө сүү өргөх, орой хоолныхоо дэжиг бурхандаа өргөх, залбирч тарин уншихыг бүгдийг нь хийдэг байсан. Assalamu alaikum, brothers and sisters. We saw that 80% of our audience, including this video, are not subscribed to our channel. As you know, we are a non-profit organization and advertisements are disabled on our videos. So the only reason we are asking for this is to spread the truth. It may seem like a small act, but inshallah, it may be a means of guidance for many people. Now let's click the subscribe button and let's walk as an eternal passenger. Яг ямар нэгэн муу үйлдэл бол санахгүй байна. Гэхдээ яг монголчуудын буддын шинж итгэдэг нь маш олон бурханд итгэдэг. Зөвхөн нэг бурхан бол байдаггүй. Маш олон бурханд юу шаардлагатай? Галын бурхан, аян замын бурхан, хүүхдийн бурхан, эрүүл мэндийн бурхан бүгдэнд нь итгэдэг. Ямар нэгэн нүгэл болон буянг хооронд нь ялгаж салахыг бол мэддэг. Гэхдээ энэ яваа насандаа заавал нүглээс холдож заавал буян ин гэдэгтээ бол одоогийн залуучууд бол яг түүнийг дагж хийдгийг бол би сайн мэдэхгүй байна. За эрт дээрээсээ бол настай хүмүүс дагж хийж ирснийг бол сайн мэдэж байна. Хойд урд итгэхэд нас орсон дараа төрөлдөө бурхан болж төрнө гэдэгт бол би итгэдэггүй байсан. Яагад бол хүнийг хүн утгаар нь хүлээж авах ёстойгоос хүн дахин бурхан болж төрсөн хүнийг бид бурхан гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Яагаад гэвэл бурхан бол бурхан төрдөггүй, төрүүлдэггүй, их нэргүй хөөхдгүү бурхан бол тэнгэрт оршдог. Тийм зүйл юм аа. Туркийн хамгийн таалагдсан юм нь анх удаага далаа харсан. Монголд бол ямар ч далаа байхгүй. Монголд бол анх удаага дээрээс нь хаа сайгүй сүм, дээрээс нь хаа сайгүй мөргөлийн өмнөх чимээ сонсогдчихсэн. Тэднэр нь бол үнэхээр сэтгэл татчихсан. Анх удаага Изаны дуугийн сонсчоод маш их гайхажсэн. Яагаад гэвэл тийм ад жаргалыг мэдрэгцэн амар амгалан мэдрүүлсэн тийм дуу чимээ байсан. Түүний дараагаар тэнд байхдаа мусульман найзууд маань болж тэднээс ямар нэгэн асуултыг асууж өөрийнхөө хүссэн сонирхсан асуултыг асууж сургуулийнхаа хашаантрах сүм рүү явсан. Сүмийн багшд хэлээд би мусульман болмоор байна. Энэ шашныг сонгомоор байна гэдгийг хэлсэн. За сүмийн багш бол гайхсан. Яагаад гэвэл анх удаага буддын шинтэй хүн тэнд ирж мусульман болж байгааг бол хэлсэн. Мусульман болсон анхны өдрөө ээжтэй хэлсэн ганцхан өөр хинч хэлээгүй. Дараа нь 3 сарын дараа ах дүү нарээсээ өгөөдөө хэлэхээ бол бодож исэн. Гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй надад амар их гомдохыг нь бол мэдчихсэн.
Ээж маань бол хүлээж авахдаа чи хэрвээ нэг хизээ нэг өдөр харамсахгүй тулд энэ үйлдэл хийж байгаа чи ад жаргалтай байгаа бол би бол хүлээж зөвшөөрж байна. Ад жаргал хүсье. Сайн сайхан байгаасай гэж хэлсэн. Дараа нь бол өвөөдөө сая өнгөрсөн 1 сар өмнө бол хэлсэн. Өвөөгөө маш их гомдон, маш их уурлна гэж бол итгэжсэн. Өөдөө одоо ингээд гарахтаа дандаа алчуур зүүнээ толгоогоо ингээд боож байгаа гэсэн чи би ч гэсэн тэгвэл хамт бой. Би ч гэсэн адилхан цагаан ямар толгоогоо боочих уу? Хоёулаа хамтдаа толгоогоо боогод гарч яах уу гэж хэлжсэн. Тэр нь бол надад амар нэттэй санагдчихсэн. Хамгийн анхныхаа мөргөлд бол дэлхий сул тасарсан юм шиг, маш олон хүмүүсээс холдсон юм шиг зөвхөн гав ганцаараа аллахын өмнө хоёулахнаа мөргөл хийж байгаа мэд аллахын өмнө зөвхөн мөргөл хийж зөвхөн түүний өмнө сайн сайхныг хүсэж, түүнээс залбирал хүсэж. Мусульман болсныхоо дараа 6 дахь шөнө нэг зүүдэлсэн. Анх удаага нэг имлэг шиг газар орцгоосон байсан. За имлэгийн коридор дотор бүгдөө очирт хүлээгээ зогсцоож байна. 3 цагаан алгатай хамгийн зүүн талынх нь хаалганныхэд нь цэнхэр өнгөн дээр алтан шаргал өнгөөр бичсэн. Куран судар дотор хамгийн ихний тайран 7 мөр тайран бичигдсэн байсныг араб хэл дээр хэрнээ олж харж исэн. Тийм зүүдэлж исэн. Магадгүй би түүнийг аллахаас ирсэн надад илгээсэн цагтл баг. Чи үнэхээр зөв зам руугаа ирсэн байна. Энэ бол чиний сонгосон хамгийн зөв сонголт байсан гэдгийг илтгэсэн байх гэж өөрөө бол итгэсэн. Аллахын илч саллаллаху алейхи ва саллям түүний хийсэн үйлдэлүүдээс нь за Аллах түүнд юу хэлнэ, за ард түмэндээ юу түгээгээрээ, улс орондоо юу түгээгээрээ хэлнэ. Тэр болгоныг бүгдийг нь түгээж, хэлж хин нэг итгэхгүй байсан ч өөрөө зогсолтгүйгээр энэ шашныг дэлгэрүүлэхийн тулд удаанаар ойлгуулж, тайлбарлаж ямар их сайн сайхан зүйл байгааг нь ойлгуулж түгээж ирж исэн. Тэр нь бол надад маш их сайхан санагдчихсан. Ягаад гэвэл тууштай явсан учраас тууштай байдал нь одоо өнөөгийн дэлхийн исламын шашныг бол дэлгэрүүлэхэд хүргэсэн гэж бодож байна. Хэрвээ яг одоо Аллахын илч саллаллаху алейхи ва саллям хаалгаар яг одоо орж ирвэл би бол итгэж чадахгүй байх байсан. Яг бол хинч итгэхгүй, яг бол тэр бол Аллахын илч. Тэр бол хинэж бүтээж чадхааргүй, хинэж хийж чадхааргүй бидний өнөөдрийн шашныг бүтээсэн, бидэнд таниулсан хүн. Хамгийн ихэнд хэлэх үг бол уучлах байсан, уучлаарай. Таны энэ дэлгэрүүлсэн түгээсэн шашныг ийм орой таньсан. Ядаж арай эрт таньсан байсан бол ядаж арай эрт энэ шашныг сонгосон байсан бол гэж хэлэх байсан. Исламын шашин гэдэг нь амар амгалан, амар тайван, толбгүй, чин сэтгэлээсээ хандах, чин сэтгэлээсээ амьдрах гэсэн утгатай. Энэ шашныг итгэж, хүндэлж, хайрлаж явбал үнэхээр Аллахаас ирсэн бэлгийг, Аллахаас ирсэн сайн сайхныг өөрөө авна гэдгийг бол дамжуулж хэлээ. Бүтэн дэлхийд өөрийнхөө дуу хоолойг зөвхөн энэ шашнаараа зөвхөн исламын шашныг гэж хэлэх байсан. Яагаад гэвэл бидэд одоо өөр ямар нэгэн шашинд итгэж байхдаа ямар нэгэн шаардлагыг нь огтхон хүлээж авдаггүй. Жишээлбэл хулгай хийж гин, худлаа ярьж гин, ямар нэгэн шашныг гэрлэлт хийхээсээ өмнө хүүхдэд олж гин, амьдралаа зохиож гин. За сүүлд нь гэрэлснийхаа дараа өөр хүүхдүүдийг ганцаарнгийн орхиж гин. Гэр бүл салахад хүүхдүүд л хорчулдаг. Харин исламын шашинд эмэгтэй хүүхдүүдийг, эрэгтэй хүүхдүүдийг эхнэрийг нь хүндэлж, дээдэлж энэ шинд итгэсэн хэн болгонд хариу өгнөж сайн сайхан амьдралыг хүсэж бидний сайн сайхан амьдралын төлөө чиглүүлэхэд хүргэдэг. Яг үүндээ бол исламын шашныг үнэхээр таньж мэдэж исламын шашин руу өөрсдөө тийм үйлч далавчаа нээж энэснийг сонгоосэй гэж хүсэж байна. Яг бол үнэхээр юм бид ямар нэгэн шашны хүн байгаа учраас тэднийг бурхан болгож итгэж өөрөөсөндөө нүгэл хурааж байна. Тийм учраас энэ шашинд итгэж энэ сайхны сайн сайхан бидний төлөө өгсөн сайн сайхан зүйлийг нь олж хараасаа гэж хүсэж байна. Бичлэгийг маань үзэн сонссонд баярлалаа. Бие бодцоогоорой баярлалаа.